Амраг ирээ үзэгчдээ эх орны төлөө нэвтрүүлэг эхэлж байна. Эх орны төлөө нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас хугацаа цэргийн алба хаагчдын сурвалжлага, зэвсэг түвшнээс ардын болон гавьяц цолтнууд төрлөө, зэвсэг түвшний 353 дугаар анги дэслэгч генерал Бүрэгдор жагсны нэрэмжит боллоо. Тэргүүний род салааны захирагч нарын зөвлөгөөн зохион байгуулагдлаа зэрэг болон салбарт өрнөсөн бусад үйл явдлын мэдээ сурвалжлага Монгол цэргийн түүх болон хүлээн авч үзээрэй. Хугацаа цэргийн албанд иргэний цэргийн үүргээ биелүүлэхээр ирсэн залуус олон талын мэдлэг мэдээллийг авч дадлаг ур чадварт суралцдаг. Тэдгээр залуусын төлөөлөл олгож барилгачин дайчдын залгамж халааг энэ цагт үргэлжлүүлж байгаа байлдагч нартай алба хаах хугацаанд гарсан ололт амжилтын тухай ярилцлаа. Тэд алба хаах хугацаагаа өөрийгөө таних мэдхэд томоохон дэмжлэг үзүүлж байгаа хариуцлагатай алба хэмээн бахархан ярьж байна. Зэвсэг түвшний тэг 17 дугаар ангийн Дэд Төрөвч Бүрэнбаатар, Увс аймгийн Тарайлан сумын 10 жилийн дунд сургууль. Байлдагч Бүрэнзаяа Хөд аж ахуйн их сургуулийн IT инженер мэргэжлэр төгсцгөөсөн. Тэд ирээдүйд сайн мэргэжилтэн болохын тулд мэргэжилтэд байгаа зогсохгүй. Бие хүн байх, төлөвшөлтөд иргэн байх шаардлагатай бухааран 2020 оны 2 дугаар ээлжээр хугацаа цэргийн албанд татагдсан залуусаа. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх хугацаанд цэргийн үндсэн бэлтгэл сургалтадтай хамрагдахаас гадна хувь хүн болон бие бэлдрийн өв дэвш хүмүүжил суралцаа зогсохгүй. Давхар мэргэжил эзэмшжээ. Тус ангийн барилгын цэргийн анги учраас татагдж ирсэн байлдагч нартай мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран барилгын өргөн мэргэжил олгох сургалтад хамруулдаг байна. Тэд онжовуудынхаа хамтаар сургалтад хамрагдсны үндсэн дээр стратегийн томоохон бүтээн байгуулалт 5-7 зүүн баян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн хүрээнд хийгдэж байгаа бүтээн байгуулалт барилга угсралтын ажилд оролцож мэдлэг чадвараа ахиулахын зэрэгцээ хуримтлалтай болцоожээ. Сургалтанд бол цахим бэлтгэрээр хамрагдсан. Тэгээ месүүдэд очиж 2-3 хоног дадлагаар ер нь сурсан. Одоо цар тахлын үед болохоор яг очиж сурах онлайнаар сурсан. Тэр чинь онлайнаар яг анх сурж байгаа. Одоо барилгын цэргийн цэрэгт анх тэгж мэргэжил эзэмшиж байгаа анхных нь. Тэр месүүдэд очиж өрлөг яаж өрөх талаар, тэгээд мужааны ажил яаж хийх талаар ер нь тиймэрхүү ойлголттой болсон. Ер нь Өмнөгов аймгийн Цогцдын суманд одоо 5-7 зүүн баян чиглэлийн тийм төмөр замын ажлын ажилчдын 40 айлын орон сууцыг барьсан. Тэгээ бид нар болохоор очиод сар 15 хоногийн хугацаанд дотор засал чимэглэл ер нь дуусгах шийдвэрт бүх ажлыг хийсэн. Тэгээд өдрийн 69 мянган төгрөгийн цалинтай. Тэгээд 3 хоолтой өдөр цэргийн яг нормороо. Тэгээд бүх юм цагийн хуваарийн дагуу явагдаад тэгээд бид нар одоо эрүүл мэнд бүх хувц сунар бүх юмыг улсаас хангаж өгөөд маш сайн ажиллаж ирсэн. Цэргээс хаалгадаад ер нь сурна, өргөжлүүлээ сурна. Тэгэхэд ер нь энэ мөнгө надад нэлээд хэрэг болно. Тэр нь цэргийн алба хаах хугацаанд тийм мөнгөтэй хаалгадана гэдэг маш том аз зав шээ. Тэгж ойлгож байгаа. Мөн дээрэс нь барилгын цэргийн гэдэгчнэрээ өөрөө барилга барих чадвартай болсон. Өөрийн гэр орондоо ямар нэгэн зүйл эвдэрхэд тэрийг засах чадвартай болсон л гэж ойлгож байна. Би энэ хугацаа цэргийн албыг хааж авах хугацаанд маш олон давуу талтай болж байгаа. Цэргийн одоо бэлтгэл сургалтанд хамрагдана. Давхар бас барилгын мэргэжил эзэмшнэ. Мэдээж одоо өдөр болгон биеийн хүчний ажил хийж байгаа. Зэвсэг түвшний тэг 17 дугаар ангийн сүүлийн жилүүдэд 5-7 зүүн баян чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн хүрээнд дөрвөлжин дугуй хоолойн ажил, зөрөлгийн 14 айлын орон сууц, удирдлагын байрны барилга угсралтын ажил, өртөөний 40 айлын ажилчдын орон сууцны барилгын гадна дүүргэл, өнгөлгөөний өрлөг, Өмнөгов аймгийн Манлай суманд баригдсан төмөр бетон гүүрийн ажлуудыг хариуцсан гүйцэтгэжээ. Бие бүрэлдэхүүний хувьд байнгын бие бүрэлдэхүүн, ахлагчийн бие бүрэлдэхүүн маань ерөнхийдөө барилга угсралтын ажилд голлох үүрийг үүсгэнэ. Хугацаа цэргийн алба багшд маань мэргэжлийн сургалт бүтлгийн төвд барилгын өргөн мэргэжил анхан шатны өрлөг, засал чимэлчин гээд ангиудад онлын гişил сургуулаа үзээд тэгээд дадлагаан болохоор яг барилга угсралтын талбай дээр байнгын бүрэлдэхүүнтэйгээ хамт туслах ажлын үүрэг гүйцэтгээд тэгээд гişлэгээ сертификат аваад цаашд барилга угсралтын ажил дээр ажиллах бүрийн ур чадвартай болоод халагдж байгаа.
Монгол Улсын барилгын цэргийн төвхтөртэй 1936 оноос эхэлдэг. Түүхийн хугацаанд бүтэц бүрэлдэхүүний хувьд хідэнтэй өөрчлөгдсөн ч бүтээн байгуулалтын ажлаа таслалгүй өнөөдрийг хүртэл барилгын цэргээр овоглогдсон 6000 гаруй барилгыг сөндөрлүүлжээ. Энэ хугацаанд барилгын цэргийн 26 анги байгуулах үүсгэн байгуулагдаж байснаас зэвсэг түвшний тэг 17 дугаар анги нь 74 жил тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа барилгын цэргийн ууган анги юм. Тус ангид татагдсан мянган цэргийн албан хаагчид давхар боломжийн эзэд болж байгаагаараа бахархалтай юм а. Агаарын цэргийн командлын харьяа Алтан газ содонд зэвсэг түвшний 353 дугаар анги төр цэргийн нэр зүтгэлтэн дэслэгч генерал Чойндонгийн пүрэвд орж агсны нэрэмжит боллоо. Зэвсэг түвшний 353 дугаар анги нь 1964 онд армийн артиллерийн тусгай дивизион нэртэйгээр байгуулагдсанаар Пуужин тангийн үндэс тавигдсан төвхтэй. Тус анги нь нийслэл хот болон түүний ойролцоох улсын онц чухал объектуудыг агаараас халахлах, төвийн бүсийн агаарын орон зайд нийслэлийн горим сахиулахад дэмжлэг үзүүлэх, болзошгүй агаарын халдлага эрсдлээс урьдчилан сэргийлэх, талсан зогсоох, радиолокацийн тагнуулын хэрэгслээр агаарын орон зайд радиолокацийн хяналт үйлдэх, байлдааны жижүүрлэлт хийх үндсэн үүрэгтэй. 1964 онд анх манай агаарын цэргийн анхны ангиуд салбарууд байгуулахад анхны Пуужингийн дивизионоос захирчаар томилогдсон байдгийг. Тэгээ энэ ангийг командлаад шинээр анги байгуулад ингээд 5-6 жил ажилласан. Энэ хугацаанд нэлээд хурдан хугацаанд шинэ зэвсэг техник эзэмших, бие бүрэлдэхүүнийг сургах, дадлжуулах гэх мэтлэн маш чухал үүргийг энэ хүн удирдан зохион байгуулж гүйцэтгэсэн учраас манай яахааргүй манай Пуужингийн цэргийн ангийн анхдагч учраас ингээд манай ангийг тус генералын нэрэмжит болгохоор ингээд төрөлсгөө шийдвэр гараад өнөөдөр бид нар хүлээж авч байгаад баяртай байна. Агаарын товтлогоноос хамгаалах 353 дугаар анги маань манай өвгийн нэрэмжит болж байгаад маш их баяртай байна. Яагаад вэ гэвэл манай өвөө Монгол улсыг агаарын товтлогоноос хамгаалах цэргийг үндэслэн ийм хүн байгаа. Дэслэгч генерал пүрэвд орж нь зэвсэг түвшний жанжин штабын даргын албыг 12 жилийн турш хашиж зэвсэг түвшний хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхэм юм. Тэрээр 1946-аас 1952 онд Сүхбаатарын нэрэмжит сургуулийг их бууны мэргэжлэр, 1958-аас 1962 онд Зөвлөлт холбоот улсын Ленинград хотын Калинины нэрэмжит артиллерийн академиг Зенитийн артиллерийн болон Зенитийн Пуужингийн командын мэргэжлэр, 1969-өөс 1971 онд Зөвлөлт холбоот улсад Воршиловын нэрэмжит зэвсэг түвшний жанжин штабын академиг командын штаб оперативын мэргэжлэр, 1977 онд зэвсэг түвшний жанжин штабын академийн дээд курст тус суралцаж төгссөн бөгөөд жанжин штабын академиг алтан медальтай төгсөж байсан анхны монгол офицер байсан юм а. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарилгаар зэвсэг түвшнээс ардын багш, шинжлэх ухааны гавьяа зүтгэлтэн, гавьяа тамирчин цолтнууд төрлөө. 100 жилийн түүхтэй үндэсний батлан хамгаалахын их сургуулийн зөвлөх профессор, оюутан цэрэг хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч, чөлөөнд байгаа хурандаа гэрлийн мигмарж авт ардын багш цол хүртээлээ. Тэрээр цэргийн эрчимдсэн сургалтын онол практик сэдвээр Оросын албаны улсад 1995 онд доктор, 2003 онд шинжлэх ухааны докторийн зэргийг хамгаалсан бөгөөд цэргийн эрчимдсэн сургалтын шинэ онол чиглэлийг боловсруулан цэргийн сургалтын эрчим, хугацаа, хурд хүч, ачаалал арга зүйг тодорхойлсон хэмээн эрдмийн зөвлөлд өгнөж зохиогчийн эрх олгожээ. Хурандаа мигмаржаа өдгөөгийн үндэсний батлан хамгаалахын их сургуульд багш, ахлах багш, сургуулийн сургалт эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал, батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, зөвлөх профессор зэрэг албан тушаалуудыг хашиж ирсэн бөгөөд энэ хугацаанд цэргийн шинжилэл, сургалт, сэтгэл зүй, эргэн цэргийн харилцаа зэрэг асуудлаар 100 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж төвөрөвжээ. За нэгдүгээрт нь би өөрөө их баярлж байна. Хоёрдугаарт нь ардын багш болсон ардын багшийн шавнар надаар бас бахархаж, ардын багшийн шав шүү гэж өөрийгөө бас бахархал төрүүлж, ардын багшийн шав болвол ажил үйлсэн сайн шилдэг нь байх ёстой. Би Монгол улсын ардын багш гэрлийн имийг үрж шав шүү гэсэн бахархлыг шавнартаа төрүүлсэндээ би оюутан зэргүүд төрүүлсэндээ баярлж байна. Эднэртээ ажил хөтөлбөрийн өндөр амжилт, сайн сайхныг хүсээрэй. Дараатад нь Монгол улсын үндэсний батлан хамгаалах сургууль утгагүй 100 жилээ тэмдэглэх гэж байна. Энэ 100 жилийн босгон дээр анх ардын багш гэсэн
цолыг одоо сургуульд авсандаа энэ хамт олонд эрдмийн хамт олонд чин сэтгэлээс баярлж байна. Монгол улсын 123 дахь генерал үржин шинжлэх ухааны гавьяц зүтгэлтэн боллоо. Тэрээр шинжлэх ухааны боловсон хүчин бэлтгэхэд онцгой анхаарч цэргийн шинжлэх ухаан болон гамшигаас хамгаалах ухаан, аюулгүй байдлын ухааны чиглэлээр 24 докторийн эрдэм шинжилгээний ажлын удирдагч зөвлөх, батлан хамгаалах болон аюулгүй байдлын чиглэлээр 18 магистрийн ажлыг удирдан хамгаалуулжээ. Одоо тэрээр 10 докторантын эрдэм шинжилгээний ажлын удирдагчаар ажиллаж байгаа бөгөөд 18 ном, гарын авлага бичснээс 11 нь гамшиг судлал, аюулгүй байдлын чиглэлийн бүтээл юм байна. Би улсад 50 жил хөдөлмөрлөж байна л доо. Энэ 50 жилийг үндсэнд нь цэргийн сургуулиас эхлээл судалгаа шинжилгээний чиглэлрүүл одоо өөрийгөө зориулсан гэж бол үзэж болно. Аливаа одоо байгууллагыг одоо даргалж байгаа хүн ч ялгаа байхгүй захиргааны ажил хийж байгаа хүн ч гэсэн бүгд л шинжлэх ухаан дээр асуудлаа тулгуурлаж явах хэрэгтэй. Тийм учраас тэр дандаа мэдлэг мэдээлэл дээр үндэсний шийдвэрээ гаргаж явах юм асуудал. Тийм учраас шинжлэх ухаан гэдэг бол бүхэл хүнд одоо шаардлагатай ийм сохих одоо мэдлэг шаардсан ийм ажил. ТV дэлхийд алдраад уурсгасан тус спорт хорооны 78, 79, 80 дахь гавьяат тамирчид төрж спортын алдартнуудын игнэ өргөжлөө. Алдар спорт хорооны биеийн тамир чирэгжүүлэлтийн төвийн дарга дэд хурандаа Монгол улсын Арслан ган хуйг, хүндийн үргэлтийн дэлхийн хошоо хүрэл медальт, дэлхийн цомын аварга, Азийн аварга, залуучуудын дэлхийн аварга, Аз ТV-ийн аварга, улсынхаа дээд амжилтыг 70 гаруй удаа шинжилэн тогтоосон хүндийн үргэлтийн тамирчин, ахлах дислэгч анх цэцэг, Жуда бүхийн залуучуудын дэлхийн аварга дислэгч Дүүрэнбаяр нар гавьяат цолоор ингрээ мэлаж, багш дасгалжуулагчид, спорт сонирхогчид, хөгжөөн дэмжигчтэй баярлууллаа. Хүнд өргөлтэй спортоор хичээллээд 13 дахь жилдээ амжилттай хичээлж байна. Тэгээд ингээд одоо гаргасан амжилтын зүтгэсэн зүтгэлийн минь төрмөн нэлээд одоо Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээсэнд маш их баяртай байна. Тэгээд энэ хүү амжилтанд үргэлж арт талтанд тусалж дэмжиж байсан одоо батлан хамгаалах яам зэвсэг түвшний жанжин штаб алдар спорт хорооныхаа хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Би бүхий спорт хичээлээд одоо 30 орчим жил болж байна. Тэгээд бүхий их олон спортын төлөө хичээллээ. Тэгээд өмчтөн бүхий спортууд гаргасан амжилтын маань үнэлж бас төсөсгөөс үнэлж бас нүний хүнтэй шагналсан их баяртай. Бүхий спорт хичээлсэн өөрийнхөө одоо туршлага бүх юм одоо бүх амьдралаас бүхий спорт зөвлөн гэж бодож цаашаа өөрийнхөө хичээж илүү олон тамирчид, илүү олон хөгжүүд бас бэлтгэхийн төлөө хичээж ажиллана гэж бодож байна. Би 2015 оноос алдар спорт хорооны тамирчнаар орсон. Тэгээ алдар спорт хороонд орсон цагаас хойш бол миний яг амжилтын оргил одоо амжилтгүй дэлхийн аваргын хүрэл медаль, Азийн тоглолтын медалууд, Гран при Гранд Сламын медалуудыг авч эхэлсэн. Удахгүй бид нөгөөдөр дэлхийн аварга тогтсон бодоод байна. Юуны төрөнд эхлээд тэнд дэлхийн аваргатай сайн оролцоод гавьяатын хэмжээ нэлээх бодлоготой зорилготой байна. Алдар спорт хорооно дан ганц спортын байгууллага бус хүүхэд залууст нийтийн биеийн тамир, спортын мэдлэг боловсрол олгох, цэргийн биеийн тамирыг хөгжүүлэх зэрэг нийгэмд чухал үүрэг хүлээсэн байгууллага юм. Тус спорт хорооноос Хөдөлмөрийн Баатар 4, Ардын багш 4, гавьяат дасгалжуулагч тамирчин 80, олон улсын хэмжээний мастер 819, спортын мастер 1310 төрөн гарсан юм а. Зэвсэг түвшний жанжин штабаас зэвсэг түвшний нэгтгэл ангиудын тэргүүний род салааны захирагч нарын зөвлөгөөнийг 2 үе шаттай зохион байгууллаа. Нэгдүгээр үе шатыг зэвсэг түвшний нэгтгэл ангиуд өнгөрсөн сард дотооддоо зохион байгуулж, тэдгээр оролцогчдоос шалгарсан тэргүүний род салааны захирагч нар нь 2 дугаар шатны зөвлөгөөнд хамрагдсан юм. Монгол Улсын цэргийн насны эрчүүдийн тодорхой хувь нь зэвсэг түвчин болон бусад төрийн цэргийн байгууллагт хугацаа цэргийн албыг хаадаг. Тэдгээр залуусыг ирээдүйдээ итгэх итгэлтэй, зөв хүмүүжил төлөвшөлтэй, бие бэлдэр сэтгэл зүйн хаттай болгон төлөвшүүлэхэд салаа ротын захирагч нар хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймдээч тэдгээр цэргийн алба хаагчдаас тэргүүний салаа ротын захирагч нар зөвлөлтлөө. Зөвлөгөөний нээлтэд батлан хамгаалахын сайхан баяр оролцож, ажил албандаа баримталж ажиллах үүрэг чиглэл өгч амжилт хүссэн юм. Эхний өдөр онлайн сургалт хичээлээр явагдсан бол 2 дахь өдөр дадлага сургалт үзүүлэх сургууль хилцүүлгээр үргэлжилсэн юм а.
Өнөөдрийн зөвлөгөөнд оролцож байгаа бие бүрэлдэхүүнд энэ шинээр өнгөрсөн 2020 онд боловсруулагдсан буудлын зааврын дагуу бүх төрлийн буудлын дасгалыг боловсруулж үзүүллээ. За энд маань бие бүрэлдэхүүнийг буудчих анхны дасгалаас эхлүүлээд мөнхөн буудлагын бэлтгэлийн дасгал хүртэлх бүх дасгалуудыг боловсруулж үзүүллээ. Мөн шинээр буудлын зааварт тусгагдсан ойрын зам хурдан буудлагын дасгалыг мөн боловсруулж үзүүлсэн байгаа. За энэ буудлагын дасгалууд маань өөрсдийн гэсэн онцлогтой бие бүрэлдэхүүнд цэргийн сургуульд цэргийн албанд татагдсан ирсэн дайчдаас эхлээд мэрэгжлийн ахлагч офицерууд буудах энэ дасгалуудыг энэ шатараалсан байдлаар ингэж боловсруулж үзүүлснээрээ энэ үзүүлэлт сургуулийн онцлог байлаа. Зэвсэг түвшний нэгтгэл ангийн салаа салбарын офицеруудын биеэр үлгэрлэх, бусдыг чиглүүлэх, үүссэн хүндрэл бэрхшээлийг тодорхойлон түүнийг даван гарах, захирагдагчдаа зоригжуулах, тэднийг нэгтгэн удирдах арга барил, ур чадварыг нэмэгдүүлэх чиглэсэн зөвлөгөөнийг халдвар хамгааллын дэглэмийг баримтлан амжилттай зохион байгууллаа. Тухайн тактикийн үйл ажиллагааг салаа салбарын загч нарын зөвлөгөө ингээд болж энэ бол бид нарыг илүү хөгжүүлсэн, илүү сэтэл төрүүлсэн ийм арга хэмжээ болж байна. Итгэхгүй чадахгүй юмаа бусдаа хуваалцах, нэгнээсээ асууж тодруулах иймэрхүү маш хэрэгтэй ийм арга хэмжээ болж байна гэж харж байна. За энэ зөвлөгөө маань маш өөр өгөөжтэй, ач холбогдолтой сайхан зөвлөгөө болж байна. За энэ зөвлөгөөнөөс маш олон зүйлийг би салаа салбартаа юун дээр анхаарч ажиллах уу гэдэг тийм маш олон юм сурч мэдж авсан. Энэхүү сурч мэдж авсан зүйлээр очиод анги салбар салаандаа хэрэгжүүлэн ажиллах болно. Нэгшүүд байлаа. Зөвлөгөөний хаалтын арга хэмжээнд зэвсэг түвшний жанжийн штабын дарга хөшөөч генерал Ган Зориг залуу офицеруудад хандаж хүүхэн болон ажил албандаа шинэ арга барилаар итвэх санаачлагтай ажиллахыг үүрэгдээд цэргийн хүн бүр сайн сэтгэл зүйчэд байх хэрэгтэй гэдгийг онцолсон юм. Энэ үеэр нийт оролцогчдод батламж гардуулж зарим бүрэлдэхүүнийг салбарын болон зэвсэг түвшний жанжийн штабын даргын тушаалаар шагнаж урамшууллаа. Зэвсэг түвшний агаарын цэргийн командлал нийслэлийн гэр бүл хөөхд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд зэвсэг түвшний агаарын цэргийн командлал анги салбаруудын бие бүрэлдэхүүнд гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил төлөвшүүл, залуучуудын хөгжил, нийгэм хамгаалал гэсэн сэдвээр сургалтуудыг хамтран зохион байгуулах юм. Түүнчлэн хүүхд багчуудыг цэрэг эх оронч үзэл хүмүүжлээр төлөвшүүлэх зэрэг ажлууд багтжээ. Агаарын цэргийн бие бүрэлдэхүүний 60 гаруй хувийг 35 хүртэл насны залуучууд эзэлж байдаг. Тэгээд энэ залуучууд бол бие бүрэлдэхүүний ихэнх хувийг эзэлдгийн хувьд энэ бүрэлдэхүүнтэй ажиллах чиглэлүүдийг бид санамж бичгээр байгуулж гаргалаа. Төлөвлөгөө батлагдсан. Тэгэхээр зэрэг залуучууд тэдний гэр бүл, үр хүүхдүүдийг тодорхой хүмүүжил олгох, төлөвшүүлэх гэсэн чиглэлээр бол нэлээд олон арга хэмжээнүүдийг бид төлөвлөж хэрэгжүүлэх ёстой. Залуучуудын зөвлөл байгуулахаас эхлээд ингээд юмнууд байна. Залуучуудын дэргэд бид нар залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулж арга зүйгээр өгөөд энэний хажуугаар залуучуудыг хөгжүүлэх ажлуудыг ямар төрлийн ажлуудыг бид нар залуучуудын дунд зохиох боломжтой байна, ямар хөгжлийн үйлчилгээг хүргэх вэ, энэ ажлуудаа зохион байгуулна. За мөн энэний хажуугаар бол эцэг эхийн зөвлөлийг байгуулна. Мэдээж энэ 60 гаруй хувийн залуучууд маань бүгдээрээ л гэр бүл болсон, эцэг эх болсон байж байгаа. Тэгэхээр энэний эцэг эхийн зөвлөл гэдэг маань зэвсэгт хүчний ард тал болсон ар гэрийнхэн асуудлыг хамтран бид нар дэмжин туслаж хөгжүүлэх ажлыг нь бол давхар хийнэ гэсэн ойлголттой байгаа. За хүүхдийн тал дээр бол мэдээж хүүхдүүд маань бас л зэвсэгт хүчнийхээ эх оронч үзлийг нь өвлөн авахаас гадна ээж аавыгаа ойлгох, эх орон гэдэг маань юу блэ, эх орны маань цаана юу байгаа блэ, тэ өөртөө бас ямар сайхан Монгол гэдгээрээ бахархах ийм үзлийг нь бас давхар төлөвшүүлсэн хамтын ажиллагаануудаа бол хийн гэж харж байгаа. Талууд санамж бичигт тусгагдсан ажил арга хэмжээ хэрхэн хэрэгжүүлэх талаар санал солилцож, уг ажлын хүрээнд цаашид зэвсэг түвшний хэмжээнд угийн бичиг хөтлөж сурах, хэвшүүлэхэд анхаарч ажиллахаар боллоо. Батлан хамгаалах иргэний хяналт санал хүсэлтийг
1844 сар 24 цаг хүлээн авч байна. Батлан хамгаалахын сайд Сайханбаяр зэвсэг түвшний тэг 13, 150, тэг 17 дугаар ангиудад ажиллалаа. Салбарын бие бүрэлдэхүүний сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар олон арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэдгээрийн нэг нь зэвсэг түвшний анги байгууллагын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний хэрэгжилтэд биечлэн хяналт тавих арга хэмжээ юм. Цар тахалтай холбоотойгоор тодорхойгүй хугацаагаар хойшлоод байсан төлөвлөгөөт ажил арга хэмжээний хүрээнд нэгтгэл ангийн үйл ажиллагаатай танилцж, батлан хамгаалах бодлого зорилт хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар бие бүрэлдэхүүнд танилцуулж, тэдний санал хүсэлтийг сонсч, шийдвэрлэх асуудлыг судлан зарим асуудлыг сайдын эрх үүргийн хэмжээнд газар дээр нь шийдвэрлэлээ. Оросын улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин 3 дугаар сарын 15-ны өдөр зарлага гаргаж, Монгол улсын сансрын нисэгч, Монгол Оросын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн гүр аргачааг хоёр орны стратегийн түншлийг хөгжүүлэх, ард түмнүүдийн найрамдлыг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлэн Александр Невскийн одонгоор шагнасан билээ. Оросын улбаны улсын төрийн дээд шагнал болох энэхүү одонг Оросын улбаны улсын гадаад хэргийн яамны сайд Сергей Лавров Москва хотноо гардуулан өгсөн бөгөөд гүр аргачаа нь Александр Невскийн одонгоор шагнагдсан анхны Монгол улсын иргэн боллоо. Бүгд найрамдах өмнөс удаа улсад явагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын мандаттай АНМИС энхийг дэмжих ажиллагаанд үр гүйцэтгэж буй Хурандаа Анхбаатар захирагчтай Монгол Улсын зэвсэг түвшний 10 дугаар ээлжийн цэргийн баг Unity секторын штабтай хамтран олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын арга хэмжээг Хувлаа баазын байрлалд зохион байгууллаа. Баярын арга хэмжээний үеэр тус ажиллагаанд үр гүйцэтгэж буй гадаадын цэргийн багуудын ёслолын жагсаал, үндэсний урлаг, соёлын үзүүлбэрүүд, сурталчилгааны арга хэмжээ болон оролцогч орнуудын үндэсний хоол, гар урлалын үзэсгэлэн дэлгэгдэж, энхийг сахиулагчид харилцан соёлоосоо суралцлаа. Арми олон улсын цэргийн наадмын 10-т морин цэргийн уралдаан цэргийн ралли тэмцээний төгсгөлийн шатны төлөвлөлтийн хурал цахимаар боллоо. Хуралд 11 улсын төлөөлөгч оролцож, өөрийн нутагт явагдах тэмцээн уралдааны талаар санал солилцож, зарим асуудлыг тодтогсон бөгөөд Оросын улбаны улсын талаас олон улсын цэргийн наадмын талаар товч мэдээлэл хийсэн юм. Одоогийн байдлаар тэмцээнийг зохион байгуулах улсууд бэлтгэл ажлаа 65-аас 70% таа гүйцэтгээд байна. Монголын талыг төлөөлөн зэвсэг түвшний жанжийн штабын ажиллагааны удирдлагын газрын дарга бригадын генерал Дашцэвик тэргүүтэй албаныхан оролцож, цэргийн ралли, авто морин цэргийн уралдааны бэлтгэл ажлын явц, хөтөлбөр төлөвлөгөө, халдвар хамгааллын дэглэмийг танилцууллаа. 7 дахь удаага зохион байгуулагдах гэж байгаа цэргийн наадам нь 12 улсын нутагт явагдах бөгөөд 34 төрлийн тэмцээнд 41 улсын 277 баг оролцохоо мэдэгджээ. Сайн байна уу эрхэм хүндэт үзэгчтэй. Өнөөдрийн дугаараар бид бүхэн Чингис хаан ба түүний залгамжтай аян дайны тухай ярилцуулна. За бид өмнөх дугаараараа Монголын эртний төр улсуудын цэргийн түүх болох Хөнөө Сайнбай улсын цэргийн түүхийн талаар ярилцсан байгаа. За ер нь Хөнөө Сайнбай улсаас хойш Монголын эртний төр улсууд гэх юм бол Нэрвэн, Уйгур, Кидан гэх мэтийн улсууд байсан. За тэгээд энэ Киданаас хойш ерөөхдөө энэ Монгол нутагт за хин оршин тогтох уу гэсэн тийм амьдралын төлөөх тэмцэл өрнөсөн байгаа. За энэ тэмцлийн үр дүнд хамаг Монгол гэж нэгэн улс үндэстэн бий болж эхэлсэн байгаа. За энэ тухайн үед тархаа бутархаа монголчуудыг нийтдээ хамаг монголчууд гэж нэрлэжсэн. За энэ дундаасаа хамаг Монголын Исүхэ Баатар бол
хамгийн одоо тэргүүлэх одоо тийм зонхлох одоо байр суурьтай байсан. Гэвч одоо Есүхөө Баатрыг одоо нас барсны дараа хамаг Монгол маань одоо тарс бутарсан байгаа. За үүнээс хойш ингээ үргэлжлүүлэх юм бол одоо 1189 онд одоо Есүх Баатрын хүү одоо Тэмүүжин хар зүрхний хүүхнүрт одоо хамаг Монголын одоо хаанаар өрөмжлөгдөж хаан болж за тэгээд улмаар одоо тархаа бутархаа Монгол овогтноо нэгтгэсэн байгаа. За үүнээс хойш одоо олон удаагийн дайн тулааны хийж явсараад 1206 онд Их Монгол улсыг одоо цогцлон одоо бий болгосон байгаа. За ингээ 1206 онд Их Монгол улс байгуулагдаж за дэлхийг одоо байлдан дагуулах одоо том эзэнт гүрэн болсон байгаа. Чингис хааны энэ байгуулсан Монголын одоо энэ эзэнт гүрний гол амжилт бол одоо энэ хамгийн гол амжилт бол энэ төр зэргийн бодлогыг одоо чадварлаг хослуулсан энэ бодлого байсан. За энэ бодлогын хүрээнд одоо монголчууд дэлхийг одоо эзэлсэн байгаа. За ялангуяа Чингис хаан бол одоо өөрийн одоо Монгол үндэстнийхээ оршин тогтнох аюулгүй байдлыг хангах үүднээс за өмнө зөрчлийн алтан улс, за өмнө үцэн улс, тангууд улс гэх мэтийн одоо улсуудтай одоо байлдааныг явуулсан байгаа. За энэ бол булан эзлэх дээрэм тонуулын аяндаа бус энэ бол цэвэр одоо өөрийн оршин тогтнох аюулгүй байдлыг хангах тийм дайн байсан юм а. За улмаар одоо Чингис хаан маань энэ өөрийн одоо гэсэн тийм өрмөц одоо дэлхийн түүхэнд шинээр одоо тийм цэргийн бүтэц зохион байгуулалтыг бий болгосон байгаа. За ялангуяа энэ 10 зуун төмт мянгатын тогтолцоо бол одоо тухайн үедээ маш одоо хамгийн оновчтой систем гэж үнэлэгдэжсэн. Хэдийгээр энэ хүнүү улсын үед энэ 10-ын систем үүссэн гэдэг боловч за Чингис хаан бол үүнийг улам одоо боловсронгуй болгосон байгаа. За мөн өөрийн одоо шадар хишгтэн торгон цэргүүдийг одоо байгуулсан байгаа. Зөвхөн одоо Чингис хааны цэргийн бүтэц зохион байгуулалтын ингээд тусгаалны судалтай гэдэг өрөндийн судлаачид үзэж байгаа бол энэ Чингис хааны одоо энэ бий болгосон бүтэц бол одоо маш гайхалтай. За тухайн үеийн одоо энэ Төв Азтай бол одоо яг одоо хүн ам цөөтэй энэ тархаа бутархаа ийм том газар нутгад бол одоо маш зөгцсөн цэргийн систем юм а гэдэг үнсэн байгаа. За ялангуяа энэ цэргийн тэр аяны журмыг бол одоо гадаадын судлаачид маш одоо гайхамшигтай гэж үздэг. За мөн энэ үндсэн цэргийн гол хүчнийг хоёр талаар одоо баруун жигүүр, түүн жигүүрийн за мөн урталт нь одоо толгоон сэргийлэхийн альгинч гэх мэтэр ингэж цэргүүдийг одоо хуваасан одоо маш одоо гайхалтай гэж одоо дүгнэдэг. За мөн дээрэс нь төрөл мэргэжлийн цэргийг бас бий болгосон байгаа. За ялангуяа энэ тусгай хүчний одоо өнөө цагийн тусгай хүчний одоо команд гэдэгтэй адилхан за тусгай хүчний цэргийг байгуулсан байгаа. За энэ цэрэг нь бол Тамачи гэж цэрэг гэж нэрлэдэг. За энэ цэрэг нь бол маш богино хугацаанд одоо шилжин байрлаж за мөн их цэргийн аяны одоо цувгааг хамгаалах за мөн тусгай үүргийг одоо гүйцэтгэжсэн. За ялангуяа одоо та бидний сайн мэдэх Хорезмын хаан улсын эсрэг аян дайны үед одоо Хорезмын султаныг одоо хөөж өвчрөхийн тулд одоо тусгай хүчний цэргийн командлагч нар болох одоо Зевс өвөдөнөр одоо явж ясныг одоо та бүхэн сайн мэддэг. За би та бүхэндээ Чингис хааны энэ байгуулсан Монгол улсын цэргийн бүтэц зохион байгуулалт, зэрэг зэвсэглэл, цэргийн байгуулалт, за цэргийн стратеги тактикийн талаар одоо та бүхэндээ ярьлаа. За бид дараагийн дугаараараа энэ Чингис хааны одоо энэ Хорезмын хаан улсын эсрэгсэн аяндан болон мөн бусад байлдан дагуултын тухай ярих болно. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Батлан хамгаалах иргэний хяналт санал хүсэлтийг 1811-44 утсаар 24 цаг хүлээн авч байна. Эх орны төлөө нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүгдтэй баярлалаа. Эх 7 хоногийн дугаараар эргүүлзье. Баяртай.